тайлбарлахаар хэлсэн байна. Тэгэхээр болсон явдлын талаар би ихтэй ярья гэж бодож байна. 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Батялагт надтай ирж уулзсан. Тэгээд энэ бичлэгийг үзүүлээд 200 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. За би бичлэгийг үзээд энэ миний төрсөн өдрөөр уянгаа гишүүн гар утсан дээрээ тоглоом шулуумаар бичижсэн бичлэг байгааг бол таньсан л та. Тэгээд энэ уянгаа гишүүний гар утсан дээрээ бичсэн бичлэг байна. Яагаад өөрт чинь энэ бичлэг очсон талаар би уянгаа гишүүнтэй ярьж хуулийн байгууллагад хэлж асуудлыг шалгуулна гэж тэр өдөр Батялагт хэлсэн байна. За Батялагтаас салсны дараагаар уянгаа гишүүнтэй ярьсан. Уянгаа гишүүн надад би гар утсаа хулгаад авцсан гэж хэлсэн. Тэгээд хулгаад авцсан гар утсныхаа асуудлаар Чингэлтэй дүүргийн цагдаад хандсан байгаа. Та бас Чингэлтэй дүүргийн цагдаад хандаа гэж хэлсэн. 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хүртэст очиж Батялагт гэдэг хүн уянгаа гишүүний хийсэн бичлэгийг үзүүлж 200 сая төгрөг нэгсэн талаар гомдол гаргасан байна. Энэ хэрэг одоо цагдаа дээр хэрэг үүсгэхдээ шалгаад явж байгаа. Миний өгсөн гомдлын дагуу Батялагт очиж мэдүүлэг өгсөн байх ёстой. Уянгаа гишүүний утсыг яаж хулгайлж авсан талаараа мэдүүлэг өгсөн байх гэж би бодож байна. Үүнээс хойш 7 хоног Батялагт надаас тасралтгүй мөнгө нэгшээ. Сүүлдээ за ядаж сонгуулийн дараа өгье төр мөнгө зээлч гэсэн. Тэгээд би 50 сая төгрөгийг өөрийнхөө нэр дээрээс зээл гэж хэдээр шилжүүлсэн байна. Баримт нь инээж. Эд эрдэнэ чимгээс 50 сая төгрөг зээл. Тэгээд зээлээ төлөхгүй бол насан туршдаа би нэхий шүү гэж хэлсэн. Үүнийг насан туршийн зээл гэж өчигдөр Батялагт өөрөө яриад ах шиг байна. Ажлын байран дээр вино ууж тамхи татсандаа би ёс зүйн алдаа гаргасандаа анх өмнөөсөө уучлахгүй ч. Миний хэлсэн үг бол мэдээж хүний эрхийн асуудал гэж би бодож байна. Хууль зөрчсөн үйлдэлтэй зохих торгуулаа төлсөө 50,000 төгрөгийнхаа торгуулийг би өнөөдөр төлчлөө. Цаашид өөр хариуцлага хүлээх ёстой бол тэрийгэ хүлээнэ гэж бодож байна. Би 1984-өөс 90 он Болгар улсад сургуульд сурч байхдаа гадаадд оюутан байхдаа тамхи татаж сурсан. 20 жил тамхи татсан. Өөрөө тамхи татдаг хүний хувьд тамхины хяналтын тухай хууль гаргах нь тамхичид хэрэгтэй гэдэг үүднээс энэ хуулийг гаргасан. Мэдээж өөрийнхөө гаргасан хуулийг зөрчиж байгаа нь ёс зүйн том алдаа гэж би бодож байна. Сүүлийн 1 жилийн хугацаанд 5 толгой ажлын хэсгийг ахаж ихсэн үеэс ахуулаад намайг байнга дарамтлж замлхийж байгаа. Айтайхан байхгүй бол алан шүү гэж утсаар байнга замлхийлээ. Тосон бомбын нурууг хамгаалтанд авах юм бол 50 тэрбум төгрөг оюун гэрэл та хоёр төлөөрөө хараарай гэж байнга замлхийлээ. Энэ хэрэгээс болж биологи залуу амь насаа алдсан гэдгийг бас та нар мэдж байгаа. Батялагт алтан шагаа хоёр энэ мөнгөтэй биднийг байнга замлхийж байгаа энэ бүлэглэлийн гар хэлний юмаа гэж би ойлгож байна. Тэр хоёр ууг нэр дэвшигч хүмүүс. Одоо энэ мөчөд иргэнтэйгээ уулзаад мөрийн хөтөлбөрөөр танилцуулаад маш завгүй явж явах хэрэгтэй баймаар юм. Би энэ хэргийг цаанаасаа нэлээд хэд хоногийн өмнөөс маш нарийн төлөвсөн юм байна гэж ойлгож байгаа. Алтан шагаа 72 дугаар тойрог дээр над дээр яагаад өрсөлдөхөөр болов? Батялагт 71 дугаар тойрог дээр намайг өрсөлдөн гэж андуураад тойргоос авч чадгүй 71 дээрээ нэрээ дэвшүүлсэн гэж би ойлгож байгаа. Ирчүүд нийлээд яагаад ингэж эмгтээчүүд рүү муухай дайрч байгаа юм? Он гарснаас хойш нэр дэвшигчээр 475 хүн
Өнөөдөр нэрээ төвшөлтэй явж байгаа зөвхөн эмэгтэйчүүдийн эсрэг ийм хэрэгүүд удаа дараа гарч байгаа шүү. Наараг ямар бичлэгээр ямар өгөөр дормжилж яаж доош нь хийцгээтэй ануужиг хэдэн удаа ямар бичлэгийг гаргаж ирж тавьж яаж доош нь хийлээ. Одоо өөр дараачих нь хэнийг онгож байгаа болоо. Би сонгуулийнхаа урайг нөгөө Балкад авдагтай. Балкад хаана? Би сонгуулийнхаа урайг 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэсэн урайг хийж байгаа. Миний Балкадыг өгдөө. Иргэд хувьцааныхаа мөнгийг авах гээд өнөөдөр банкнд очиодаа сууж байгаа. Би энэ ажлын эхлэлийг тавьсан. Миний энэ өнөөдрийн сонгуулийн урайг энэ явж байна. Өнгөрсөн жил 5 толгой хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан бол 1072 ширхэг хувьцааны мөнгөчүүд хөвөлд явж хийгдэхгүй байх байсан. Үүний хариуд шалтгаалтайгаар надаас авч байгаа гэж би үзэж байна. Батядад Алтан шагаанаар хэний санхүүжилтээр үүнийг хийж байгаагаа хуулийн байгууллага өгч хуулийн байгууллагын энэ асуудлыг шалгаж үнэн мөнийг тогтоож өгнө гэж би итгэж байна. Батмагнаа Батядад Алтан шагаан мэтийн шантаажлагчдыг битээ сонгоорой гэж би уриалмаар байна. Нам харгалцахгүй эмэгтэйчүүдээ та нарыг дэмжээрэй гэж би бас дахиад уриалмаар байна. Цаашид 1072 ширхэг хувьцааг амьд байлгаж жил бүр ноогдол ашиг өгдөг болгохын төлөө би цаашдаа ажилланаа. Монголын баялаг монголчуудын гартаа үлдээхийн төлөө би цаашаа бүх тэмцэлээ явуулнаа гэдгийг баярлалаа. Та уян гишүүнд онгод юм утсан авсан юм. Дээрс товчод гэдэг юм биш холбоотой явуулаа. Энд дээрс байсан юм. Та зэрэг цаанаас зөвхөн байгуулалтаа гаргаж ирсэн.